дотоод рогтой цэвэл байгаамаа. Төр мандахын ээж нь битэр сая 3 дугаар эмнэлэгт үзүүлээд тэр чи өмнө бүр 12 жил яваад бүр оншин гарахгүй байсан байхгүй. Тэгээ сая 3 дугаар эмнэлэгт очиж үзүүлээд яасан чинь гадаад хөх хот явж эмчлүүлнэ гэсэн тийм юу те. Тархины хорд авдар гээд. Тэгээ тэр нь болохоор энэ Монголд юу яана гэхээр арай л хүрхгүй байхгүй. Шимэгдүүлэх юм нь бол нүм ууж ийсэн байхгүй юу. Тэгээ уун гэж шимэгдэнэ гэдгсэн чинь одоо бүр ингээ бүр томроод 3 болцсон байгаа. Тэгээ одоо ингээ хөх хот ингэж явж имжлүүлнэ гэсэн тийм юутэй хариутай ирсэн. Тэгээд эмчилгээний зардал 80 сая төгрөг байгаамаа. Тэгээд хөх хот яваад 100% идэг гэсэн тийм хариутай байгаа битэр. Сайн байцгаана уу? Би Аранга аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн засаг дарга байна. Тэгээд манай багийн одоо иргэн дэлгэр мөрөнгийн ингээд том банд төрөг мөхөн одоо ингээд 3 дугаар эмнэлэгт үзүүлээд ингээд тархины хорт авдаг гэсэн онштой. Одоо хөх хот руу яваад эмчлүүлээд хаалганд орох юм бол одоо 100% эмчлэгдэнэ гэсэн юм онштой ирсэн. Тэгээд одоо 80 сая төгрөг гэдэг одоо бага мөнгө биш. Тийм их мөнгө учраас одоо Монголынхаа ард түмнийг манай ингээд багийн хоёр иргэнд ингээд магийн иргэнд ингээд том банд ингээд туслаач гэд та бүхнээс ингээд гуйж байна. Манай дэлгэр мөрөнгийнх болохоор ингээд одоо 4 хүүхэдтэй тэгээ одоо манай цэвэл маань одоо 7 сард төрөн жирэмсэн байгаа. Тэгээд манай эд яагаад би ярилцлага өгч байна гэх юм бол одоо манай эд одоо нэг ингээд яваад хүн байхгүй ингээд одоо өнгөн боломжгүй одоо ингээд сайн цуглаж өгөх байгаа учраас Монголынхаа ард түмнээс та жоохон ч гэсэн сэтгэлийн ханд өгөөч гэж та хэдээсээ гуйж байгаамаа. Тэгээд одоо нэг ч гэсэн ийм сайхан хүүхдийг эрүүл сарууд болгоход тус болооч та хэдий жоохон ч гэсэн сэтгэлийн ханд ингээ багтахгүй юм шүү гэж та хэдээсээ гуйж байна.